Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө ээлж хичээлд орцгоё. Өнөөдрийн хичээлийн сэдэв ийн, үеийн, үе гэсэн эдгээр залхууруудыг үгэнд хэрхэн залгаж бичиж унших вэ гэдэг талаар бүгдээрээ үздэцгээнэ. За үүнийг үзэхийн тулд сургачгийн 29 дугаар хуудас руу эргэн санацгаая. Сургачгийн 22 дугаар хуудсан дээр эмүгийн эрүүгийн гэж үздсэн байгаа. Дуудлага нь болохоор үе гэж дууддаг тийм үү? Эмүгэнд ордог, үе эрүүгэнд ордог. За хэрхэн эдгээр урт гişгийг үгэнд дагаж ордгийг одоо уншиж сурна, бичиж сурах нэ. За хүүхдүүдээ у маань ямар гişиг вүлээ? Эр гişиг шүү дээ. У маань ямар гişиг вүлээ? Эм гişиг. Тэгэхээр зэрэг эр гişигтэй үгэнд эрүүгийн ил орно. Эр гişигтэй үгийг эр үг гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ нэгийг эрүүгийн и гэж нэрлэхийн учир үүнд байгаамаа. За у гişиг орсон үгийг эм үг гэдэг учраас эмүгийн и гэж нэрлэж сурсан байгаа. Гэтэл 7 дахь гişиг маань и гişиг байгаа. И гişиг маань сармаг гişиг шүү дээ. Эр үгэндж орж болно. Эр үгэнд орсон тохиолдолд эрүүгийн ийн дагаж явна. Эм үгэнд орсон тохиолдолд эмүгийн ийн дагаж явна. Харин дан игээс бүтсэн үг байдаг билүү хүүхдүүдээ? Байдаг шүү дээ. Ишиг гэдэг үг байдаг. Тэгвэл энэ үгийг эм үг гэж нэрлэдэг. Тэгэхээр зэрэг эм үгэнд игээ дагаад и гişиг маань орох юм байна шүү. Одоо сургачгийнхаа хуудас руу эргээд очие. Бид үүн дээр ярилцж байсан хаан, сандал гэсэн хоёр үгийг хооронд нь холбохоор хааны сандал. Тэгэхээр энэ үгээ уншия. Хааны гэхээр үеийнх болохоро хааны. Ягаад вүлээ? Үгийн донд нэг игүүлэгч байвал нэг игүүлэгчийн өмнөр уйлдаг шүү дээ. Уншаарай хүүхдүүдээ. Хааны сандал. Энэ сандал хэний сандал байх нь вэ? Хааны сандал байх нь. За гэтэл энэ хэн бэ? Хүн. Энэ юу вэ? Мөр. Хүн. Гэхээр уяа тасалж уншихаараа хүний мөр. Энэ хоёр үгийг хооронд нь холбож бичиж байгаа гол залгуур маань и залгуур байна. Хүний мөр. За энэ машин тийм үү? Шин. За тэгвэл үеэр таслахаараа машины дугуй. Машины дугуй. За энэ юу вэ? Шувуу тийм үү? Шувууны өндөг. Тэгэхэд шувуу гэдэг үгээ бүгдээрээ бичиж шувууны гэвэл ингэж бичнэ. Шувууны болвол ни гэж энийхээ урдуур үеэр таслагдаж байна. Ингээ хэдэн үетэйг? 3 үетэй үг болж байна. Шувууны өндөг. За эндээс хаан гэдэг маань эр үг учраас эрүүгийгээр энэ хоёр үгийг хооронд нь холбож өгч байна. Хааны сандал. Хүн гэдэг үг маань эм үг учраас хүний мөр гэхэд эм үгнийгээр холбож өгч байна. Машин гэдэг үг маань гişгээ дагаад эр үг гин. Тэгэхээр зэрэг эр үг учраас эрүүгийгээр машин дугуй гэдэг хоёр үгийг хооронд нь холбож машины дугуй гэж нэрлэх нэ. За шувуу гэдэг маань эр үг. Яагаад вүлээ? За энд ууг дагаад урт гişиг бол дагаж орж болно. Зөвхөн богино гişгэн дээр л ууг дагаж ордгүй гэж ярьдаг. Урт гişгний хувьд бол ууг дагаад орох боломжтой. За шувуу гэдэг үг маань өөрөө
эрүүг. Эрүүг учраас шувуу өндөг гэдэг хоёр үгийг и гэсэн энэ залгуураар холбож өгч байна. Ингээд шувууны өндөг. Шувуу и өндөг гэж ярьдгүй тийм үү хүүхдүүд ээ? Шувууны өндөг гэж ярьдаг. Ингээд дунд нь энэ гэсэн гэгүүлэгч гарч ирж хэлэгдэх явцад гарч ирж байгаа учраас бас бичигддэг байх нэ. За тэгвэл хүүхдүүдээ энэ юуны зураг бэ? Номын сан байна тийм үү? Тэгэхээр номын сан гэдэг үгийг бүтээж байгаа хоёр үг маань ном, сан гэсэн хоёр үг. Энэ хоёр үгийн хооронд нь холбож байгаа гол залгуур маань болохоор ин гэсэн залгуур байгаа. Тэгэхээр ном, сан гэдэг хоёрыг хооронд нь холбож бичиж но мин сан но мин сан үгээр таслах болохоор эмгэгүүлэгчийн өмнөөр тасалж байна. И гişг маань өөрөө гişг үсгэнд тооцогддог учраас нэг үе нь нэг л гişг байна гэдгээрээ хэлэгдэж байна. Номын сан. За энэ юуны зураг вэ? Эмийн сан. Эмийн сан гэдэг үгийг бүтээж байгаа хоёр үг маань эм сан. Энэ хоёр үгийг хооронд нь ин гэсэн залгуураар холбож өгч холбоо үг бүтээж байна. Эмийн сан. За хэрхэн холбож бичгийг харъя. Мин сан. Тэгэхээр үгээр таслахаараа эмийн өмнөр тасалж уншиж байгаад эмийн сан. Эм гэдэг үг маань эм үг учраас гიშгээд дагаад энэ үг гэнэ. Эм үгний и бичигдэж байна. Эмийн сан. За туулай бар хоёр та нараар үг уншуулахаар иржээ. Вар, хавар, хав, рин, хаврын. Хавар гэвэл аатай бичигдэн. Хоёр дахь үе дээр аатай бичигдэж байгаас хавар. Хаврын гэхээр зэрэг энд аа нь яасан? Байхгүй болсон. Яагаад вэ? Хавар гэвэл аатай бичигдээд хаврын гэвэл энд аа хэлэгдэхгүй байгаа. Хав гэдэг ингээд битүү үе дээр хэлэгдэж байна. Хаврын. Мар, намар, нам, рин, намрын. Намар гэвэл мар гэдэг энэ ма гэж задгаа үе дээр бичигдсэн байгаа. Ма. Нам гэвэл эмгэгүүлэгч маань битүү үе дээр нам, рин, намрын. Намар гэдэг үг маань өөрөө эр үг учраас эр үгний и бичиж байна. Намрын. Мар, самар. Мар гэхэд энд аа шиг хэлэгдэж байгаа. Тэгтэл энд сам ард нь аа шиг хэлэгдэхээ байсан. Сам. Рин, самрын. Ягаад эр үгний и бичиж байгаа вэ? Самар гэдэг үг маань өөрөө эр үг учраас эр үгний и бичиж байна. Самрын. Мар, хамар. Мар гэдэг энд аа сонсогдож байна. Гэтэл энд хам гэвэл энэ ард нь аа сонсогдохгүй байна. Хам гэж битүү үе дээр байгаас хам. Рин, хамрын. Ягаад эр үгний и бичиж байгаа вэ? Эр үгээ дагаж эр үгний и бичигднэ. Хамрын. Вөл, өвөл. Өөг дагаад өөл орно. Өөр их шиг орохгүй. Өвөл. Вөл гэхэд энд өө хэлэгдэж байна. Гэтэл энэ өв гэвэл ард нь өө хэлэгдэхгүй битүү үе дээр бичигдлээ. Өв. Лин. Өвлин. Ягаад эм үгний и бичсэн? Өвөл гэдэг үг маань өөрөө эм үг учраас эм үгний и бичнэ. Өвлин. Хэр. Үхэр. Үү гიშгийг дагаж гიშгэл ордог. Үгийн 2 дугаар үеэс эхлээд үү гიშг ордгоо гэдгийг багш нь хэлж өгсөн тийм ээ. Хэр. Хэр гэхэд энд хэлэгдэж байна. Гэтэл энэ үх ард нь хэлэгдэхгүй байгаас үх. Рин. Үхрийн. За ягаад эм үгний бичсэн? Үхэр гэдэг үг маань өөрөө эм үг учраас эм үгний бичиж байна.
ус, өвс, мөс, сүү, үүл, ус, хус, сум, хулс, ор. За энд нэг В гэгүүлэгчийн араас С гэгүүлэгч их шиггүй шууд бичигддэг гэдэг дүрмийг бид мэдэж авсан. Л гэгүүлэгчийн араас С гэгүүлэгч их шиггүй шууд бичигддэг гэдэг дүрмийг бас мэдэж авсан. Эхний баг нь дандаа М үг, хоёр дахь баг нь дандаа Р үг байгаад ус, өвс, мөс, сүү, үүл, ус, хус, сум, хулс, ор. Тэгвэл М үгээ дагаж энд ямар үгний И бичигдэх вэ? Р үгээ дагаж энд ямар үгний И бичигдэх вэ хүүхдүүдээ бодоорой. Ус, ни, усны. Өвс, ни, өвсний. Мөс, ни, мөсний. Сүү, ни, сүүний. Үүл, ни, үүлний. За төгсгөлийн маань уртаар хэлэгдэж байгаа тохиолдолд уртыг шиг бичдэг гэдгийг бид сайн мэддэг болсон тийм үү? За гэтэл Ни гэсэн залгуур бол байдаггүй. И гэсэн залгуур байдаг. За яагаад энд энэ гарч бичигдээд байна уу гэхэд үсий, өвсий, мөсий, сүүий, үүлий гэж ярьдаггүй шүү дээ. Үсний, өвсний, мөсний, сүүний, үүлний гэж ярьдаг учраас энд нь энэ үсэг хэлэгдэх явцад гарч ирж хэлэгдэж байгаа учраас бичигдэх явцад бас бичигддэг байх нэ. За одоо тэгвэл энд усий гэж ярих уу? Хусий, сумий, хулсий, орий гэж ярьдаг уу? Үгүй шүү дээ хүүхдүүдээ. Яаж ярьдаг вэ? Усны, усны, хусны, хусны, сумны, сумны, хулсны, хулсны, орны, орны. За үгийн дандаа энд 2 гэгүүлэгч, энд хэдэн гэгүүлэгч вэ? 3 гэгүүлэгч байвал 3 дахь гэгүүлэгчийн өмнөр уйлдаг. 2 гэгүүлэгч байвал дундуур нь уйлдаг. Усны, өвс нэг үетэй үг шүү дээ. Өвсний, өвсний. Тэгээ 3 дахь гэгүүлэгчийн өмнөр уйлж байгаад мөсний гэхэд 2 гэгүүлэгч байгаа учраас 2 гэгүүлэгчийн дундуур уйлж хэлж байна. Сүүний гэхэд үгийн дунд 1 гэгүүлэгч байгаа учраас 1 гэгүүлэгчийн өмнөр уйлж хэлж байна. Үүлний гэхэд үгийн дунд 2 гэгүүлэгч байгаа учраас 2 гэгүүлэгчний дундуур уйлж хэлнэ. Усны 2 гэгүүлэгч байгаа учраас усны. Хусны гэхэд 2 гэгүүлэгч байгаа учраас хусны. Хусны. Сумны гэхэд 2 гэгүүлэгч байгаа учраас 2 гэгүүлэгчийн дундуур уйлж хэлж байна. Сумны, сумны. За гэтэл энд 3 гэгүүлэгч байна. 3 гэгүүлэгчийн 3 дахь гэгүүлэгчийн өмнөр уйлж хэлдэг. Хулсны, хулсны. Орны гэхэд үгийн дунд 2 гэгүүлэгч байгаа учраас 2 гэгүүлэгчийн дундуур уйлж хэлдэг. Орны, орны. Хийн, эхийн. Рин, үрийн. Рин, үүрийн. Лин, хөлийн. Рин, өөрийн. Эхийн, үрийн, үүрийн, хөлийн, өөрийн. Эмэг учраас эмэгний бичиж байна. Вин, аавын. Ахын, ахын. Син, алсын. Син, улсын. Сарын, сарын. Дахиад уншаарай. Эхийн, үрийн, үүрийн,
хөлийн, өөрийн. За энэ дандаа эмгэгний и бичсэн. Эмүүгээд байгаа. Энд нь болохоор дандаа эрүүг учраас эрүүгээд агаад эрүүгийн и бичсэн. Уншаарай хүүхдүүдээ. Аавын, ахын, алсын, улсын, сарын. Аавь гэдээ орхихгүй. Аавын. Ахыг гэдээ орхихгүй. Ахын. Алсыг гэж орхихгүй. Алсын. Улсыг гэж орхихгүй. Улсын. Сарыг гэж орхихгүй. Сарын. Төгсгөлийн энийг заавал бичиж зөв уншин шүү хүүхдүүдээ. Дахиад уншаарай. Эхийн энэ үсэг хэлэгдэж байгаад үрийн, үүрийн, хөлийн, өөрийн, аавын, ахын, алсын, улсын, сарын. За гэтэл хүүхдүүдээ энэ дээр хараарай. Үс, өвс, мөс, сүү, үүл, ус, хус, сум, хулс, ор гэхэд дандаа өмнө нь ни гэж хэлэгдэж гарч ирж байгаа тийм ээ. За энэ тохиолдолд болохоор яасан? Усны энэ ард нь төгсгөлд нь энэ үсэг бичихгүй. Усны, өвсний, мөсний, сүүний, үүлний, усны, хусны, сумны, хулсны, орны. Энд энэ үсэг хэлэгдэх болон бичигдэх явцад гарч ирсэн тохиолдолд төгсгөлд нь энэ үсэг яах нь бичигдэхгүй байна шүү дээ. За гэтэл энд яасан? Эхийн, үрийн, үүрийн, хөлийн, өөрийн, аавын, ахын, алсын, улсын, сарын гэхэд яаж гэнэ? Энэ үсэг нь төгсгөлд нь заавал бичигдэнэ гэдгийг сайн анхаараарай хүүхдүүдээ. За амжилттай суралцж байгаа шавнартаа баярлалаа. Баяртай.